Одоо ингээд өргөжлүүлээд студиэс дараагийн зочинтойгоо ярилцахад бэлэн боллоо. Ингээд Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны төрийн бас байгууллагын тэргүүн Ариуна бидний урилгыг авч студиуд иржээ. Өглөө нэмэн сайхан амарсан уу? Баярлалаа, өглөө нэмэнд. За урилга авч ирсэн танд баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид гендерийн мэдрэмжтэй маркетинг гэсэн ерөнхий сэдвүүрэнд ярих гэж байна те. Сүүлийн үед гендерийн асуудлыг ихээр ярьдаг болсон. Манай Монголын үндэсний олон нийтийн телевизч бас энэ гендерийн асуудлыг бас их хөндөж тал бүрээс нь бас үзэгчдэд мэдээллийг цурал байдлаар өгөхийг зорж байгаа. Тэгэхээр юун түрүүнд гендерийн мэдрэмж гэдэг ойлголтыг нэг энгийнээр тайлбарлая дээ. Гендерийн мэдрэмж л гэдээ яриад байдаг. Энэ яг юуны талаар бид ойлгох хэрэгтэй юм бэ? За баярлалаа. Нэгсэг бол гендерийн тухай ярихад нэг эрэгтэй эмэгтэйчүүдийн тоо гэж ярьдаг байсан тийм. Одоо л хайрцангуй бас гендер мэдрэмж нь өөрөө юу вэ гэж асуудаг болж. Тэгэхээр гендерийн мэдрэмж хүний эрхийн мэдрэмжтэй байна гэдэг нь өөрөө юу хэлээд байна гэхээр хүн болгон ижил тэгш эрэгтэй гэдэг байгаа. Гэтэл эрэгтэй эмэгтэй бас өөр хүүсээр ингээд хүмүүс ялгаатай байдаг. Тэгвэл тэр ялгаатай байдлуудыг нь анзаарч тэр ялгаатай байгааг нь яаж тэгш эрэгтэй болох вэ гэдэг тэр асуултанд хариулагдана гэсэн үг. Тэгэхээр гендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, гендерийн мэдрэмжтэй төсөв, гендерийн мэдрэмжтэй маркетинг гэж тийм. Тэгэхээр таны одоо зүгээр улс орноо жишээлээд ярихад улсын төсөв нь өөрөө гендерийн мэдрэмжтэй байна уу? Энийг харахын тулд ямар мэдрэмжнээс аваад тэгэхээр энэ төсөвлөгдөж байгаа мөнгөний үр шимийг эрэгтэй эмэгтэйчүүд хүүхдүүд ижил тэгш хүртэж чадж гинүү гэдэг асуултанд хариулагдана. Таны эрхэлж байгаа энэ бодлого чинь өөрөө ямар байдлаар эрэгтэй эмэгтэйчүүдэд хурж үйлчилж байгаа гэж. Яагаад тэгэхээр эрэгтэй эмэгтэйчүүд угаасаа өөрөөр хэрэгцээтэй өөр хүмүүс байгаад байна ч тийм. Бас өөрч хүүс байгаад байна. Тэгэхээр тэр хүмүүст энэ нөгөө бодлого юм чинь яаж хүрч байгаа юм бэ? Хамгийн том жишээ бид нэр гендерийн мэдрэмжгүй бодлого төлөвлөлтөд явснараа өнөөдөр юу болж байгаа нэхлээр эрэгтэйчүүдийн өмнө хүүхдүүдийн өмнө ямар хувилбар байна. Ялангуяа малчин хүүхдүүд, малчин охид эмэгтэйчүүд, малчин хүүхдүүдийн өмнөх нийгмээс өгж байгаа боломжууд нь ижил тэгш байна гэхээр үгүй гэдэг хариултанд хариулагдчихад байна. Тэгээ одоо охтууд ер нь бол хөдөө орон нутагт малчин ихнэрүүд олдохгүй байна гэж ярьж байна. Хүүгүүдээ болж өгвөл малчингаар үлдээч хийсэн гэд. Ингээд энэ нийгмийн хөвшмөл үзэл хандлага бидний энийг анзаараагүй явсан бодлого чи өнөөдөр эрэгтэйчүүд боловсрол багтаа эрүүл мэнд муутай ийм нөхцөл рүү төлөхөд байна л гэсэн. Яг үнэ статистикийн тоо баримтыг харах нэ одоо ерөнхий боловсролын сургуульч гэдэг юм уу сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдүүдийн тоог эрэгтэй эмэгтэйгээд ялгаад үзэхээр орон нутагт ялангуяа эрэгтэй хүүхдүүдийн хамрагдалт хамгийн бага байгаа даа тийм. Эргээд одоо насжилт аваад үзэхээр ч гэсэндээ 100-аас дээш насны жишээ нь ахмадууд гэж бодохоор ердөө одоо 1-ээс 2% нь эрэгтэйч гэдэг юм. Иймэрхүү статистик тоог харахаар яг энэ гендерийн асуудал дээр тоог гэхээс илүү бас илүү мэдрэмж тал дээр нь анхаарал хандуулах шаардлагатай. Гендерийн асуудлыг ихэвчлэн нийгэмдэр ажлын байран дээр тий хамт олон донд яригддаг юм шиг бас ойлгодог л доо. Тийм ч бас байгаад байдаг баг. Тэгэхээр ажлын байран дээр гендерийн мэдрэмжтэй байх нь тухайн ажлын байран дээр магадгүй албан тушаал эрхэлж байгаа, ажил олгож байгаа, ажил хийж байгаа, эрхэлж байгаа хүмүүсийн тооноос гадна юуг нь бид анзаарч харах хэрэгтэй вэ? За баярлалаа. Тэгэхээр нөгөө сая бид нар гендер мэдрэмж гэж хүний эрхийн мэдрэмж, гендер мэдрэмж хэрэг ярьчлаа. Тэгэхээр хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх хариу арга хэмжээ авах үүрэг нь төрд байдаг. Гэтэл дахиад дэлхийд даяар юу гэж гарч ийнэ гэхээр бизнес ба хүний эрхийн удирдах зарчим гэж нэгдсэн үндэсний байгууллагууд гаргалаа. Энэ нь төр дангаараа хичээгээд нэмэр байхгүй юм байна. Бас бизнесийн байгууллагууд хүний эрхийг зөрчдөг юм байна. Тэ өөрсдийнхөө үйл ажиллагаа хийж байгаа дотор болоод гадна талдаа. Тийм учраас энэ бизнесүүдэд бас үүрэг хариуцлага үлдээе гэд тэ. Энэ ерөнхийн нэг юм утгатай бизнесийн удирдах зарчим гэж энэ зүйл гарсан. Тэгэхээр ягаад ажлын байран дээр гендерийн асуудал хамаатай юм бэ гэхээр мөн л ялгаагүй танай ажлын байран дээр хүн дотгошоо гадагшаа гэж бас хоёр ярина тэ. Танай байгууллага дотор чинь нэгэн л хүмүүс байгаа юм чинь тэнд хүний эрх яригдах нь. Эрэгтэй эмэгтэйчүүд бусад хүүс байгаа учраас гендерийн асуудал яригдах нь. Нэг гадагшаа гэдэг нь юу гэж юм бэ? Таны тэр бизнесийн чинь үйл ажиллагааг хүлээн авч байгаа тэр бүтээгдэхүүн үйлчлэгийг хүлээн авч байгаа хүмүүст таны тэр ажил үйлчлэгийг чинь гендерийн ямар мэдрэмж өгөх вэ? Ямар хөвшмөл ойлголт өгөх вэ гэдэг энэ асуудлыг ярина гэсэн. Тэгэхээр одоо хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулга дээр 6-7 дугаар зүйл дээр ажлын байрны дарамт 7 дугаар зүйл дээр ажлын байрны бэлгийн дарамтыг хориглосон. Ажлын байрны бэлгийн дарамт нь өөрөө гендер зурсыг ялгарлан гадуурлаа. Тэгэхээр хуулиараа энэ хөдөлмөрийн тухай хуулийн дээр ажил олгогчны юм дарамтгүй орчин үүсгэх үүрэг хүлээсэн байна. Тэгэхээр одоо бол энийг бүр ингээ хуультлаад ирлээ гэсэн үг. Тэгэхээр яг ажлын байранд одоо бэлгийн дарамтч гэдэг юм уу, ажлын байрны дарамт гэдээ ярахаар эрэгтэй нэмэгтэйдээ ч юм шиг тий. Эсвэл одоо дарган зэрэгтэй ч юм шиг нэг юм бас хөвшмөл ойлголт байгаа дээ тий. Энэ нэргээ гендерийн яг тэр ялгарлан гадуурхалт гэж явж штэ. Тэгэхээр
хүүс хамаарахгүйгээр ажлын орчинд одоо ийм асуудал гардаг гэдгийг бас ойлгох шаардлага байгаа даа надад. Яг ажлын байрны бэлгийн дарамт яагаад гендер зурсан ялгуулан гадуурхалт хүчрхийлэл гэж үзэж байна вэ гэхээр энэ өөрөө дийлэнхтэй охид эмэгтэйчүүд өртдөг, хохирогч болдог. Тэгэхээр энэ нь өөрөө тийм нөгөө эмэгтэй гэдэг хүүсвэл эрэгтэйгээс доор юм аа. Одоо бэлгийн сонирхлыг маань л дарж ахтаа гэсэн хэвшмэл үзэл ойлголтоос үүдэлтэй гэсэн бүр углах ойлголт. Тэгвэл ажлын байрны дарамт гэдэг бол эрэгтэй эмэгтэй аль альнаасаа гарч идэг. За саяхан бид нар Койкогийн санхүүжилттэй эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшний томоохон төсөл хэрэгжиж байгаа. Тэр төслийн хүрээнд бид нэр эмэгтэй захирлуудтай бас сургалт хийсэн. Тэрэн дээр ажлын байрны бэлгийн дарамт бол уул нь бол бас хамгийн гол шинж нь эрх мэдэлтэй нэг эрх мэдэл багтаага дамталж идэг юм зүйл. Тэгтэл бас тэр эмэгтэй захирлуудад юу тохиолдож юм гэхээр өөрөө захирал хэрнээ эрэгтэй ажилтнуудаасаа бас дарамт хүлээж авах гээд байдаг гэсэн тохиолдол гарч байна. Тэгэхээр бол ялчгүй хүүсийн асуудал. Тэгэхээр энэ бол хүүсийн асуудал гэдэг нь ойлгомжтой болж байгаа. Тэгээд ажлын байр гэдгийг манайхан юу гэж ойлгодог вэ гэхээр өнөөдөр жишээлбэл таны бол ажлын байр энэ. Миний ажлын байр мөн үү? Тэгэхээр бас мөн. Би албан ажиллаар энэ явж байгаа. Дээрээс нь сургууль ордог. Ерөнхий боловсролын сургууль, их сургууль. Тэгэхээр их сургууль, ерөнхий боловсролын сургуулиуд дээр ч гэсэндээ ажлын байрны дарамт, бэлгийн дарамт маш их өргөн хүрээнд байгаа. Тэгэхээр энэ болгоныг үнэхээр хуульчлагаас өөр аргагүй байгаа учраас сүүлийн жилүүдэд энэ хөдөлмөрийн тухай хуулийн дээр хуульчилж одоо эрүүгийн гэмт хэрэг шүү гэж эрүүгийн хуулийн дээр нэмэрт өөрчлөлт орохоор явж байгаа юм асуудал. Хүн болгонд дор бүрний хичээгээд л уг нь болгочих асуудал дээ. Тийм нэг дарамтлахгүй л ах хэрэгтэй. Энэ асуудал байгаад байна гэдэг нь хүмүүсийн ойлголт магадгүй хүмүүжил те бүхэл зүйл одоо оролцоо байгаад байна шүү дээ. Тийм ч учраас хуульчлаад байна. Тийм ч учраас энэ дэр нэг юм хэлчихгүй нөгөө ажлын байрны бэлгийн дарамт гэж анх бид нар сургууль хийгээл явж байхад нэг онгоцны буудлын дээр гарч нэг асуудал гарсан да. Тэрнээс хойш нэг 20 секунд ширтвэл данд болдог гинэ. Тэгээд ажил дээр дурлалцаж болохгүй нэг. Үгүй тэр 20 секунд нэ 2 минут ширтэлцэхтэй гол нь ш. Хин нэгэнд таагүй байгаа бол гэдэг юм хязгаар байж идэг. Дарамт гэдэг юм. Тэгэхээр хин нэгэн таагүй байгаа бол нөгөө чи тэр харилцаандаа хин нэгэнд надад таагүй санагдвал надад таагүй байна гэдгийг илэрхийлж явах хэрэгтэй байна. Тэр тийм илэрхийлэхгүй байгаад нөгөөд чинь давтагдчихэл тэр хүнд улам дарамттай болно да. Энэ давтагдах шинжийг бас ялгаад байдаг. Тэгэхээр хин нэгэн хэрвээ танд таагүй үйлдэл хийж ивэл нөгөө талаасаас ууш наа чинь болохгүй надад онцгүй шгүй гэдгийг хэлчихэж явах хэрэгтэй. Энэ маань өөрөө нөгөө охид эмэгтэйчүүдийг хүчрхэгжүүлэх гэдэг байгагийн шалтгаан бас энэ байдаг. Эсвэл нөгөө дуугүй байгаад төвчээд л олон удаагийн дарамт шахалтыг тисэж ерөөсөө болохгүй байх нь шүү дээ. Хэлэх хэрэгтэй байх нь ерөөсөө л ярих хэрэгтэй байх нь тийм таалагдахгүй нэ л тийм. Өдрийн 24 цагийн бараг ихэнх цаг хугацааг ажил дээр өнгөрөөж байгаа, сургууль цэцэрлэг дээр өнгөрөөж байгаа тохиолдолч бас байдаг шүү дээ тийм. Тэгэхээр нэг л амьдарч байгаа энэ амьдралдаа дарамт шахалтын дунд амьдрна гэдэг бол маш том сэтгэл зүйн асуудал болоод эхэлж байна тийм. Нөгөө талаар компаниуд та дөрөв ярианд дурлаа дотоод болон гадаад гээд асуудал гендер мэдрэмжтэй хандаач гээд. Гадаад асуудалд ялангуяа одоо маркетинг талаасаа тийм гендер мэдрэмжтэй хандсанаар олон асуудлыг шийдвэрлэж чадах юм шиг гарц гаргалх нь харагдаж байна л да. Тэгэхээр энэ тал дээр ягаад ер нь компаниуд маркетинг хийхдээ гендерийн мэдрэмжтэй байх ёстой вэ? За гендерийн мэдрэмжтэй маркетинг гэхээр яг юу хэлээд байна? Яг үнэ. Тэгэхээр одоо энэ бизнес ба хүний эрхийг удирдах зарчим гэдэг нь та нэг бизнесээ яаж хийх гэж бид нэр ингэж хийхгүй зүгээр зөв хийгээч гэж уриалж байгаа маа гэж байгаа байхгүй үндсэн үзэл санаа. За тэгэл томоохон компаниуд айгүйх реклам явуулдаг. За үнэндээ бол бид нар өөрсдөө эмэгтэйчүүдийн чиглэлээр ажилладаг учраас зарим рекламыг бүр юу яаж байгааг үзэх нүдээр шууд уурлаад ингээд солидог байхгүй. Эмэгтэйчүүдийг дандаа нэг гэрээ эзэгтэй хоол идэг юм шигээр харагдуулдаг. За нэг бүр нэг том гидтэй жирэмсэн эмэгтэй гэрийнхэнтэй цай хийж байгаагаар дүрсэлж харуулах жишээтэй те. Энэ чинь өөрөө энэ компани хэдийгээр юмас сурчлах гээд байгаа юм шиг боловч цаг тутгаараа чи төрх төгсөн жирэмсэн байсан ч гэрийнхэндээ цагийн чамж өгөх үүрэгтэй гэдэг хөвшмөл ойлголтыг нэм түгээгээд байна. Эсвэргээр өөр бас давуу талтай рекламууд байна л да нөгөө аав нь кубоночка тэр бол одоо надад аягүй туссан байгаа байхгүй. Алин ахын ааваа гэл аав хүү хоёр хоолоо хийж байгаагаар те. Энэ нь ирээдүйн залуучуудад юг харуулж байгаа нэлээ эрэгтэй хүн ч гэсэн нэрээ хоол хийж болно гэдэг зүгээр хөвшмөл ойлголтыг үг хэлгүйгээр түгээгээд байгаа. Тэгэхээр маркетинг компаниуд өөрсдөө маркетингийг яаж хийж ийм гэхээр хоногшуулах, нийтэд түгээх, таниулах гэдэг. Тэгтэл та энэ гендерийн мэдрэмжтэй хийснээр энэ нийгэмд та бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлгүй байх нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулж байгаа гэж өөртөө бодох хэрэгтэй. Хөвшмөл ойлголтоос гаргаж. Тэгэхээр энэ өөрөө ямар чухал юм та хэдийгээр зүгээр реклам сурчлагын маркетингаа хийж байгаа ч гэлээсэн нийгэм дийм их хувь нэмэр оруулах боломжтой. Тэгэхээр саяны түрүүний дурдаад байгаа Койкогийн санхүүжилтээр Монголд одоо 3 компанидаар туршилт хийгдэж байна. Эрдэнэс 5 толгой. Ноос ноолоор нэг компани бий. За Монтрастер гэдэг хүнсний компаниуд. Эдгээр компаниуд одоо яаж нөгөө үйл ажиллагаагаа дотоод гадаад төвшөндөө хүний эрхийн мэдрэмжтэй, гендер мэдрэмжтэй болгох вэ гэсэн ийм одоо акшн план, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаа явж байгаа. Энэ бас нийгэмд нэлээд
шин байх болов уу гэж бодож байгаа. Нэрэл таныг ингээд ярьсан чинь нэг галтгойтой холбоотой ч юм уу за нэг хариулын тавгны реклам сурталчилгаа байлаа гэхэд дандаа л эмэгтэй хүн төсөөлөгдөж яадаг тий. Ягаад заавал эмэгтэй хүн галтгоонд байх хэвээр. За тэгээ машины дангич гэдэг юм реклам байлаа эрэгтэй хүн явж байгаа жишээ тий. Тэгэхээр энэ мэдрэмжийн асуудал дээр л өөрчлөлт хийхэд тэр маш олон хүний одоо сэтгэхүйд нөлөөлөд явж штэ. Цаашлаад мэдрэмжийн асуудалд нь нөлөөлж ийн гэдэг бол хүний сэтгэхүйд бас нөлөөлөд байна гэж ойлгож болох юм тий. Тэгэхээр багаасаа бид нар түрүүн бид нар ярьсан те яагаад өнөөдрийн нийгэмд эмэгтэйчүүд боловсролын түвшинд дээшлэх тусам эмэгтэйчүүдийн оролцоо 80-90% болж байна. Тэгтэл сүүлийн 5-10 бүр 20 жилийн туршид аваад үзэхэд хамгийн өндөр цалин хөлстэй уул уурхай инженер техникийн гэсэн энэ салбаруудад дийлэнх нь эрэгтэйчүүд банк бус санхүүгийн байгууллагаас бусдад нь эрэгтэйчүүд 80-90%. Нөгөө эмэгтэйчүүд бол бас л нөгөө багаар үнэлэгддэг үйлчлэгийн салбартаа ажиллаж байна. Энд үйл өөрөө юу юм бэ? Гендерийн мэдрэмжгүй бодлого. Нөгөө талаасаа бид нар магадгүй энэ соёл реклам сурчлагаар эмэгтэй хүн бол гэртэл байх ёстой шүү гэсэн энэ хөвшмөл ойлголт. Өнөөдөр залуу эмэгтэй эрэгтэй хоёр сургуулаа төгсөөд гарыг те. За хүүхэд төрүүллээ. Хин хүүхдээ харах вэ гэдэг асуултан дээр дийлэгтэй бид нар хөвшмөл байдлаар ханддаг. Эмэгтэй хүн нь байвал зүгээр юм да гэдэг. Тэгээ тэрний чинь өөр шимэн өнөөдөр яаж чинь 120 гаруй мянган эмэгтэйчүүд хүүхд харж байгаа шалтгаанаар ажиллаж чадахгүй байгаа. Гэх мэтчлэн те. Тэгэхээр өнөөдрийн бидний өөрийнхөө ажлыг хийгээд мөрөөрөө явж байгаа юм шиг боловч бидний өөрсдийн ажил дандаа нийгэмдээ нөлөөлж идэг эерэг болон сөрөг. Тэгэхээр бид нар зүгээр ажиллаа хийнгээ бас эерэг нөлөөлөд явах гоё юм да тий. Тэгэхээр маркетингийн тал дээр мэдрэмжтэй, за гендерийн мэдрэмжтэй хандсанаар олон хүмүүст одоо бодох, сэтгэх, харах өнцгийг өөрчлөх нь тий. Хэрвээ ингэхгүй бол ямар одоо арга хэмжээ авдаг юм бэ? Ер нь хэрэгжүүлэх тал дээр бас ихээхэн хойроо ханддаг газрууд бас байх л бах. Тэгэхээр энэ тал дээр яаж сайжруулах? Тэгэхээр олон улсын түвшинд бол одоо яадсан гэхээр эрхчлөөг дээдэлтэй болсон те. Тэгэхээр одоо Монгол улс бол яриад энэ гадаадын томоохон хөрөнгө оруулагч нарыг авчирна гэл. Гэтэл Европын холбооны GSP+ хөтөлбөр өнтер гэдэг олон ингээд худалдааны хөтөлбөрүүд байдаг. Тэдгээр маань юг хардаг вэ гэхээр за Монгол улсад би хөрөнгө оруулалт хийе гэдэг томоохон компани үзлээ гэхэд тэгтээ энэ улс чинь хүний эрхийн ямар зөрчилтэй улс вэ гэж харж байдаг. Тэгэхээр хүний эрхийн зөрчилтэй улсыг бол иргэний нийгмийн байгууллага, төрөмс байгууллага бид нар бол нэгдсэн үндэсний байгууллага дээр хүний эрхийн зөрчлийг бас танилцуулж идэг. Тэгэхээр тэр улс орнууд сайтн дээрээс ороод UN хүний эрхийн сайтн дээрээс ороод Монгол улсад хүүхдийн бэлгийн мөлжлөг дарамт байдаг юм байна. Ажлын байрны бэлгийн дарамт байдаг юм байна. Ийм хөдөлмөрлөг хүний эрхийн зөрчлүүд юм байна. Энэ нь өөрөө нэгдүгээрт хөрөнгө оруулалт Монголд орж ирэхэд хаалт болно. Хоёрдугаарт Монголоос Европын зах зээл дээр борлуулах үйл ажиллагаанд хэрвээ хөдөлмөрлөх хүний эрхийн зөрчилтэй байвал орж ирэхгүй гих мэтчлэн гадаад талдаа тий. Дотооддоо ч гэсэн гендер эрхчлэгч байдлын тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулиар бол ажил олгогч үүрэг хүлээсэн тэрэн зөрчлийн тухай хуулиараа шийтгэл оногдоод явна гэсэн. Ийм хариуцлагууд бас байна. За баярлалаа тань. Тэгэхээр өнөөдөр бидний урилгаар Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны төрийн бас байгууллагын тэргүүн Ариуна ирж ярилцлаа. Таны ажилд амжилт хүсье. Шинэ 7 хоногийн гахалтаас авах өнгөрүүлээрэй. За баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье. За баярлалаа.